Чи би Twitter руу гаргаад явчихъя. Яа мэдээ ихтэй юу туул. Энэ 7 хоног харин мэдээхтэй байна. Тэгээд би яа дэмлээ гээл ингээд хараа сууж ин алин арай чухал юм бэ гэл. Ааха. Наа чи нэг Европын холбоо байсан уу? Нэг юм хийчлээ тийм ээ. Тэрийг хэлээд өгчээ. Битэх ярьж өгнө. Ааха. Ерөнхийдөө цаг мөрөгчлээ. Бичлэг үлдээгээд яах юм чинь явж ирсэн даа чи. За сонсож байгаа хүмүүс орой минь дахиад юу яа тэгвэл би улс төрийн нөгөө нэг Европын холбооны тэрэгний төлөвлөгөө гэдэг юмгээс хэлээд өгөөт. Гэхдээ бол эн чинь энэ яг юу юм да сая чи нөгөө Берлинд болсон уулзалт Берлинд чи эхлээд Украин Оросын төлөөлөгчид уулзаад дараа нь Зеленский ирээд дахиад бараг 8 цаг тэд нар чинь суусан тэр инхийн төлөвлөгөө гэдэг юм дээр дараа нь Зеленский маргааш нь дахиад үргэлжлүүлээ тэн дээр нөгөө Европын тэргүүнүүд нэгдээд ингээд Берлиний уулзалт болоод дууссан маа. Одоо энэ 7 хоногт юу яах юм гинлээ. Одоо тэр нөгөө нэг Берлинд шийдэгдсэн тэр төлөвлөгөөгөө аваад Украин юу Америк хоёр чинь Майамид уулзах юм байна. За тэрнээс ерөнхийдөө бол төлөвлөгөөний 90% нь одоо ерөнхийдөө бараг тохирч байгаа юм байна. 90% тохирсны 10% нь нөгөө Донбассын асуудал. За Донбассын асуудлаар Украин ерөөсөө энэ бол манай улаан шугамаа бид нар Донбассыг өгөхгүй гэж хэлсэн. За Донбасс нь яг өнөөдрийн байдлаар Оросууд чинь бол Донбассын 22.6% нь эзэлсэн байгаа юм байна. Тэгээд 3 жил 8 сарын хугацаанд биш 3 жил 8 сарын хугацаанд Донбассын 23%-ийг эзэлсэн байгаа юм байна. Цаана нь одоо дахиад 22.6%-ийг нь эзлэх ёстой юм байна. Тэр эзлэх ёстой 22.6%-аас Украинуудыг гараа гэдэг байгаа тийм. Энийг бол Украинууд зөвшөөрөхгүй гэсэн. За ингээд цаашаага өргөлжлөх юм байна. Тэгээд хэрвээ одоо үр дүнтэй болвол Трампын төлөөлөгч чинь Орос руу энэ бичиг аваад явах юм. Тэгэхээр энэ бол нөгөө нэг юу гэлээ нэг үг үт юм байл шүү дээ тийм. Сталингийн ямар юм гинэ нэг инхийн төлөвлөгөө хэдэн жил үргэлжилсэн гинэ. Сталинг өгснээ дараа л болсон гэж тийм үг үт юм бэл. Тэгэхээр энэ бол тэгэл ингээл яваал байдаг юм байна. За энэ дээр нэг юу гарсан нь нэг жоохон төрөвчээс арай өөр юм гарсан гэвэл Америк нэгдсэн улс чи Европын холбооны улсыг ерөөсөө оролцохгүй байна. Энэ наадах чи Европын холбоонд болж байгаа одоо ингээл үрээгээд байгаа тий. Тэгээ Европын холбооны улс өөрөө одоо анх удаага энэ Украины аюулгүй байдлын төлөвлөгөө гэдэг юмыг аюулгүй байдлын баталгааны төлөвлөгөө гэдэг юмыг танилцуулсан ба. Тэгээд энэ 6 төр хэсэгтэй нэгдүгüүрт нь Украины цэргийн тусламжийг тасралтгүй үзүүлнэ. За энэ болохоор одоо нөгөө гал зөксөсны дараа ч юм уу эсвэл инхийн хилцээ хийгдсэний дараах юм яригдэн шүү дээ тий. Одоо нэгсэндээ Европ ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь яригдана гэсэн. За нэгт нь Украинд цэргийн тусламж тасралтгүй үзүүлнэ. Тэгээд Украины цэргийн зэвсэг хүчнийг 800 мянга хүртэл бариад тэгээд инхийн цагт одоо янз бүрийн төрөмгийллийг таслан зогсоох, газар нутгийн хамгаалахт нь бэлэн байлгана гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Украины зэвсэг хүчний тэр 800 мянган одоо бие бүрэлдэхүүнийг одоо Европ одоо юугээр тий нөгөө цэргийн тусламж үзүүлж байнгын бэлэн байдалд байлгана гэсэн ойлголт. Энэ бол зөвхөн төлөвлөгөө тий. Энэ дээр бас яг хүмүүс буруу ойлгож болохгүй зөвхөн төлөвлөгөө. Хоёрт нь энэ тэг сонин юмарсан ба Европ тэргүүтээ олон үндэстний Украин хүчин гэдэг юмыг байгуулна. Тэгээд энэ нь бол Украины зэвсэг хүчнийг сэргээн босгож агаар далай тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Тэгээд энэ Украины нутаг дэвсгэрт ч одоо байх тий. Энэ Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр энэ эвслийн хүрээнд байгуулагдаад ингээд Украины нутаг дэвсгэрт ажиллагаагаа явуулах боломжтой байна гэж байгаа. Энэ бол цоо шин юм байгаад байгаа юм тий. Ийм нэг шинэ хүчин олон улсын одоо цэргийн юмнууд нийлсэн юм шинэ хүчин байгуулна. За энэ бол одоо нэгсэндээ Украиныг хамгаалах нэг бас нэг хэлбэр. Нөгөө нэг юу гэсэн үг. НАТОд эсэхгүйгээр одоо ийм аюулгүй байдлыг хамгаалах одоо ийм хүчин байна гэсэн. Гуравт нь гал зөксөх хяналтын механизмыг бүрдүүлнэ. За энэ дээр болохоор
Америкийн нэгдсэн улс тэргүүтээ олон улсын оролцоотойгоор мониторинг хийгээд халдлагын талаар үржилсэн сэрэмжлүүлэх, зөрчлийг баримтжуулах, хариу арга хэмжээ авахыг одоо ингээд детальчилна гэж байна. Дөрөвт нь хууль ёсны аюулгүй байдлын баталгаа. Шинэ халдлага гарсан тохиолдолд цэгрэг, тагнуул, эдийн засаг, дипломат арга хэмжээний дагуу арга хэмжээ авах үүрэг хүлээнэ гэж байна. За дахиад одоо товтлох юм бол энэ үүргийг энэ одоо Европын холбооны улс хүлээнэ гэсэн. Тавд нь сэргийн босголтын санхүүжилт, худалдааны гэрээ хэлэлцээ, тэгээд нөгөө Оросын холбооны улсаас учруулсан хохирлыг барагдуулах хүртэл одоо Оросын хөрөнгийг битэмжилсэн хэвээр байлгана гэсэн. За энэ их сонин заалдуулсан. Яагаад бол Оросын хөрөнгийг битэмжилсэнийг ингээд нөгөө хугацаагүй болгосон. За 6-ад нь Украин улсыг Европын холбоонд дийлсүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж байна. За мэдээж хэрэг Европын холбоонд дийлсэхэд чинь нөгөө өнөөдөр дахиад Унгар улс чинь 20-50-аас сууж байгаа. За ингээд ийм нэг 6 одоо төлөвлөгөө гаргаад энийгээ Трампд явуулж байгаа юм байна. Нэг хэсэндээ Европын холбоо ийм одоо үүрэг хариуцлага хүлээнэ гэдэг үүднээс. За мэдээж энд гарын үсэг зурсан хүмүүс нь Европын нөгөө бүх лидерүүд байгаа. Ерөнхий сайд тэгээд ерөнхийлөгч нар бүгд байна лээ. Тэгээд энд бол мэдээж хэрэг Америкийн ямар ч одоо гар үсэг байхгүй байгаа тийм. Тэгэхээр чинь энэ бол зөвхөн Европод одоо Европын л баталгаа, бидний л баталгаа тий. Одоо танах ямар баталгаа үзэгдэх вэ? Тэгээд нийлъя л гэсэн санаа. За тэгэхээр мэдээж Америк эцсийн дүндээ энэ төлөвлөгөөнд гар үсэг зурх юм уу, яах үгүй гэдг нь бол одоохондоо мэддэхгүй байна гэсэн. За энэ хоёрдугаарт нь гэвэл энэ нөгөө нэг НАТОгийн 5 дугаар зүйл заасан шиг тий нэг орн руу дайрах юм бол нөгөө орнууд нь хамгаална гэсэн ийм юм ерөөсөө байхгүй. Тий. Зүгээр л одоо бид нэр ийм юм одоо Европын удирдагчид бид нэр ийм юм хийхэд бэлэн байна л гэсэн одоо төлөвлөгөө. За дараа бас нэг юм нь нэг үеийг бодоход тий одоо нэг 3 дахь үе юм гэвэл нэг үеийг бодоход ямар ч гэсэн Европ гэдэг энэ Европын холбоо гэдэг энэ чинь бол ямар ч гэсэн бид нар үүрэг хариуцлага хүлээх нэ энэ чинь Европын газар нутаг дээр болж байгаа өөрсдөнд нь одоо аюул учрах болчиход байгаа учраас одоо нэг эсэндээ дээр үед бол нөгөө ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй суугаад байсныг бодоход арай өөр болсон шин төвшөнд очлоо гэсэн. За тэгээд хэрвээ бас нэг дөрөвт нь бол ирээдүйд ямар нэгэн халдлага гарах юм бол зэвсэгт хүчин ашиглана гэсэн санаа орсон байгаа. Энд түрүүнд нь ерөөсөө ийм байгаагүй. Тэр читэл одоо жишээл түрүүнд энэ зөвлөлт нь ярилцсан, суун, шийднэ гэсэн юмнууд байгаад гэсэн. Тэгээ энэ дээр бол одоо тэр шууд тэр Украин гэдэг хүчинтэй байна гэсэн. За энэ цаашаа мэдээж Путин эцсийн үр дүн нь нөгөө юун дээрээ л Путин дээр. Одоо эн чинь Трамп дээр очин. Трамп за гар үсэг зурлаа гэд гордлоо гэхэд энэ бичгээ аваад Путин дээр очин. Тийм үү? Тэгэхээр чинь Путин энийг одоо зөвшөөрөх хэсэг нь мэдэгдэхгүй. Гэвч одоо бас нэг ямар ч байсан нэг ийм юм гараад иржээ. За энэ Берлиний уулзалтын дараа Зеленский чинь юу явсан? Тэгээ нөгөө нэг Нидерландд очсон ба. За Нидерландд очин гэдэг чинь гол санаа нөгөө юу штэ. Дайны дараах нөгөө нэг олон улсын юу Гаагт 35 орны төлөөлөгчид Оросын холбооны улсаас Украинд учруулсан хохирлыг барагдуулах олон улсын комисс байгуулах тухай явсан байгаа. Тэгээ тэр конвенцэнд одоо 35 улсын төлөөлөгчид гар үсэг зурсан байгаа. За энэ асуудлаар Зеленский Нидерландд очсон. Тэгэхээр энэ бол нөгөө Оросын төрөмгөлийн эсрэг шүүх одоо байгуулах тэр нөгөө тусгай трибунал байгуулах тэгээд Европод инх тайвныг тогтоохыг гэрмэлздэг бүх хүмүүсийн одоо төлөө ажиллах ийм ажиллагааг эхлүүлэх гэсэн ийм асуудлаар Нидерландд явсан. За ерөнхийдөө тэр олон улсын шүүх гэдэг тусгай шүүх гэдэг юм байгуулагдаж байгаа юм байна. Тэгээд энд ямар асуудлууд байх вэ гэвэл хохирлын бүртгэл нөхөн төлбөрийн комиссоос эхлээд тэгээд нөгөө бүх одоо нөхөн төлбөрийн механизмууд дайны улмаас учирсан хохирлыг нөхөх ингээд иймэрхүү маш их олон нарийн юмнууд байд юм байна. За энэ асуудлаар Зеленский Нидерландд очичоод ингээд ирсэн байгаа. За дараа нь энэ 7 хоногт нөгөө нэг Рамштайны форматын 36 дахь уулзалт гэдэг юм болсон. 36 дахь уулзалт. Нэрөөсөө дахин эхэлснээс хойш чинь явагдаад байгаа тийм үү? За энд нөгөө Украинд урт хугацааны дэмжлэг үзүүлэх талаар ийм чухал үүрэг амлалтууд авсан гэж Украины батлан хамгаалахын сайд Денис Шмигаль мэдгдсэн ба. За энэ дээр сая
энэ миний харж байгаа харин энэ айгүйх юу тусламжууд нь ерөөсөө би л сүүлийн бараг 6-7 сар ер нь би нэг их ингэж актер сайн тусламжуудын тухай яриаггүй байсан тий яриаггүй. Тэгээд жоохон нэг хэсэг нэг жоохон тийм тусламжууд жалга болчиход байгаад байсан. Сая энэ Рамштайн форматын энэ уулзалтаар Рамштайн форматын энэ уулзалтаар Германы бодлого хамгаалахын сайд нөгөө Петрод зенитийн пуужингийн 2 систем 90Т гэдэг агаарын бодлогоноос хамгаалах нэг системийг Украинд нийлүүлэхээ амласан байгаа. Эдгээр Германууд бол нэлээд сайн өгж байгаа энэ юуныг тий. За тэгээд энэ нолготон зэрэг Украинд нийлүүлсэн 9 дэх энэ 90 гэдэг систем болж байгаа. За тэгээд мөн Украины бодлого хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 26 онд 11.5 тэрбум евро төлөвлөснөө зарласан байгаа. За энэ бол нь ерөөсөө гол төлөв агаарын бодлогоноос хамгаалах систем. Тэгээд дроны одоо нисгчгүй нисэх онгоцнуудын төхөөрөмж, их бонус сум. За Их Британи мөн агаарын бодлогоноос хамгаалах одоо хүчний бэхжүүлэх ийм багц зарласан. 600 сая фунтыг одоо агаарын бодлогоноос хамгаалах системд нийлүүлэхээр болсон ба. Нидерланд улс 1.2 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх. За тэгээд 700 сая евро. Энэ нөгөө нэг дрон 700 сая евро энэ цэргийн тусламж дээр нь Украинд үйлдвэрлэж байгаа дроны одоо хөрөнгө оруулалтанд 400 сая евро хуваарлсан байна. Канад 20 сая долларын тусламжийн багц. Тэгээд энэ AIM 9 гэдэг пуужин нийлүүлэхээр болсон. За тэгээд Дан улс мөн одоо дроны дэмжлэг үзүүлэх агаарын бодлогоноос хамгаалах систем зориулсан 250 сая еврогийн тусламжийн багц зарласан. Норвеги 7 тэрбум доллар 26 онд. За бусад орнууд нь нөгөө нэг Европын Америк нэгдсэн улсаас зэвсэг худалдаж авах нөгөө фүүрэл гээд юунд нөгөө төлөвлөлт хөтөлбөрт одоо Шинэ Зеланд гэхэл 15 сая, Люксембург гэхэд 100 сая евро, Португал гэхэд 10 сая евро гэл ингээл Нидерланд гэхэд 250 сая евро, Черногор гэл бас тийм Украиныг дэмжих зорилготой энэ Черногорыг бас яасан ба. Тэгээд Эстон ДМБ-ийн 0.25%-аас баггүй. Тэгээд 142 сая евро. Тэгээд мэдээлэл технологийн эвсэлд оруулах 9 сая евро, Латв 110 сая, Литва бас энэнд юу 26 онд бас нөгөө ДМБ-ийн 0.25%-аас баггүй хэмжээний юу Чех гэл ингээд энэ усад нөгөө тэр юунд тэр фүүрэл гэдэг хөтөлбөрт мөнгө одоо нөгөө байрлуулж байгаа гэсэн. Тэр байрлуулсан мөнгөөр нь Америк нэгдсэн улсаас зэвсэг авч эхлэх. За энд нөгөө нэг Польш гэхэд чинь 155 мм-ийн сум нийлүүлнэ. За тэгээд Чех нөгөө нэг 20 Чехийн санаачлаг гэдэг нэг юу яасан шүү дээ. Артиллерийн сум нийлүүлэх. Энийгээ цаашаахан одоо санхүүжүүлэн 760 мянган одоо нөгөө артиллерийн их бууны сум нийлүүлэхэд одоо мөнгө олно гэсэн. Гэх мэтчлэнгээр ийм тусламжуудыг саяын энэ юугаар зарласан байгаа. Тэгэхээр ямар ч байсан тэр нөгөөний төлөвлөгөө бол ингээд тасрахгүй цаашаа яваад ах юм байна. За дараа нь болохтой зэрэг энэ нөгөө тусламжийн асуудал байгаа тий. Тэр нь би айгу хурдан хэлээд өгье. Европын холбооны улсын одоо зарцаасан 215 тэрбум еврогийн 193 тэрбум евро нь бол одоо тэр юунд Оросын холбооны тэр нөгөө нэг зарцаагдсан хөрөнгөний чинь 193 тэрбум евро нь одоо юунд Евроклиргийн хадгаламжийн газар байрлаж идэв юм байна. За тэгээд энд энэний асуудлыг яригадаад байгаа шүү дээ. Тэгээд энэ нолтон зэрэг хугацаагүйгээр ерөөсөө нөгөө цаашаага үргэлжлээд одоо зарцаах хэвээрээ ийм шийдвэр гарсан байна. Тэгэхээр эн чинь одоо Оросын холбооны улсын энэ зарцаасан валютын нөөцийн дийлэнх буюу 210 тэрбум евро Европын холбоонд ингээд гацчихад байгаа юм байна. Тэгэхээр эднэрийн одоо ихэнх нь Бельгид идэм байх тийм. Тэрнээс гадна 20 тэрбум евро нь Францад, ойролцоогоор 10 тэрбум евро Люксембургт, Их Британд 25 тэрбум фунт стерлинг, Японд 25-аас 30 тэрбум евро, Швейцарт 8 тэрбумаас багагүй евро ингээд битэмжлэгчээд байж байгаа юм.
Тэгэхээр би анхандаа бодохдоо энэ мөнгө нь ингээл нэг л бэл хэл байдан байх гэсэн чи үгүй юм байна. Тэгээд харин Америкийн нэгдсэн улсын одоо сангийн сайдыг хийснээр Оросын ерөөсөө 5 тэрбум долларын хөрөнгө нь Америкт байд юм байна. Би яагаад энийг аягүй сонирхсан гэвэл нөгөө Трамп чинь энэ зарцаасан хөрөнгийн 50% ашигын 50% Украины сэргээн босголтод хэрэглээ 50% Америк аваад 50% Оростой хамтарсан юунд төсөл зарцуулна гэдээсэн чинь угаасаа энд чинь 5 тэрбум л Америкт бусдууд нь бүгд Европод байд юм байна. За ингээд энэ чинь нөгөө нэг Байдены засгийн газар чинь яг Байден чинь буухахаа өмнө цагаан ордноос гарахынхаа өмнө 50 тэрбум долларын урьдчилгаа одоо нөгөө төлбөрийн схемийг баталсан шүү дээ тий. Яагаад гэвэл энэ юунд байсан Америкийн нэгдсэн улс хадгалж ирсэн зарцаагц хөрөнгөнөөс Украинд одоо өгнө гэд баталсан юм байна. Тэрнээс хойш бол ерөөсөө Трамп ямар ч шийдвэр гаргаагүй юм байна. За ингээд энэ тэр 50 тэрбум доллар ч юм бол Америкийн нэгдсэн улс, Их Британи, Япон, Канада энэ төр улсууд хуваарлаад тий. Тэгээд нөгөө нийт одоо хэсгийн 40 тэрбум долларыг энэ Америкийн нэгдсэн улс, Европын холбоо хоёр бол бараг тэнцүү хуваараа олгосон юм байна. За ийм учиртай юм биш үү энэ мөнгө чинь. За ингээд энэ нь болохоор юу гэсэн үг вэ? Оросууд Украин руу давтлах үедээ тэр Оросын одоо давталж байгаа энэ хугацаанд тий бараг 4 жилийн хугацаанд Оросын төв банкны энэ Евроклирд эзэмшиж байсан бараг бүх бондын хугацаанд дуусаад хадгалалтын нөхцөлийн дагуу хүү нь болохоор Оросын холбооны улсынхаа айлгдын байхаа болцсон юм байна. Харин ингээд одоо тэр Евроклирд харьяалагдах тэгээд хүүг нь одоо ашиглах боломжтой байд юм. За энээсээ тэр Бельгийн нөгөө төрийн саранд 25% татвар нь төлөгдөөд үлдсэн хүүнээс нь ингээд Европын холбоо энэ одоо нөгөө нэг G7 энэ тэр энэ хүүнээс нь одоо Украины сэргээн босголтыг одоо санхүүжүүлэхийн цорын ганц арга болоод байгаа юм байна. Ийм учиртай юм биш үү? Би бас өөрөө их сайн ойлгохгүйсэн ямар учиртай мөнгө юм болоо гэд. За тэгээд яг нөгөө нэг Путин шин бол энэ Европын холбоог шүүх хүмүүхэд өгөн бусдын имийг хулгайлсан гэл ингээл бөө юм болоод Оросыг одоо шүүхэд нийхэмжлэг гаргачаад байж байгаа тийм. Гэхдээ энэ нь болохоор нөгөө нэг хөлдөөс нь болохоос бол Оросын хөрөнгийг ерөөсөө аваагүй юм. Зөвхөн хүүний ласагдал яригдчихэж байгаа. Тийм үү. Тэгээд зээл авахтаа одоо хөрөнгөө барьцаасан. Тэгээд тэр мөнгө нь л одоо зарцаагдчихад байгаа болохоос биш. Тэрийг хурааж авсан юм бол огт биш. Тийм болохоор нэг шиг тийм одоо шүүх мөхөд өгөөд олигтой үрдэнд хүрэхгүй болов гэж үзэж байгаа юм байна. За энэ бичиг баримтыг ингээд цаашаага одоо хугацаагүйгээр зарцаацсан байгаа. Тэгээд энэ асуудлыг цаашаа одоо юу яах юм бэ? Цаашаага яаж одоо хэрэглэх боломж бүх юмнуудыг ингээд ярилцаж байгаа юм байна. За энэ 7 хоногт 2 актер том шуугаан тарьсан мэдээ байгаа тийм. Энэ маш олон одоо жишээлбэл юунууд юу гэдэг лээ. За фронтыг ярихаас өмнө за мэдээж хэрэг хоёр талаас нөгөө нэг цохилтууд болдгоороо л болвол явж байгаа. Тэгээд 12 сарын 10-наас хойших одоо Украинчин бас л нөгөө хидэн Ярославын газрын тосны үйлдвэр гэл ерөөсөө маш олон Краснодарын Славянск он Кубын хот дэх нефть боловсруулах үйлдвэр гэл нөгөө нефть боловсруулах үйлдвэрүүд дэд станцууд маш олон одоо юунуудын цохилтуудаа хийсэн хэвээрээ байгаа. Тэ Оросууд ч гэсэн нөгөө Украины орон сууцны барилгууд руу цохилтоо хийж ил байна. Өнөөдөр ихтэл Запорожийн олон давхар орон сууц руу бас цохилтоо хийсэн байгаа. Украинууд өөрөө одоо ерөөсөө бараг л шөнө болгон ямар нэгэн нефть боловсруулах үйлдвэр юм уу, нефтийн агуулгах дэд цэглэхэн станцууд руу цохилт хийсэн хэвээрээ л байгаа. За энэний цувралууд нь ингээд бүр жирэгдэл гарцсан байгаа. Энд дээр би цаг алдалгүйгээр хамгийн гол 2 шуугаан тарьсан юм нь энэ нөгөө нэг Украины хардал биш Новороссийск гэд хийсэн цохилт хамгийн одоо шуугаан тарьсан цохилт болсон. За энэ нь бол нөгөө нэг Оросын Новороссийск гэд бомбтод Варшавянка 636 3 ангиллын шумбагч онгоцсонд дроны цохилт хийсэн
За энэ бол Украины хувьд тэр нөгөө Sub Sea Baby гэд тэнгисийн дроноор цохилт хийсэн ба анх удаага энэ шумбагч онгоцонд цохилт хийсэн гэсэн үг. Нэг гэсэндээ нөгөө нэг Sea Baby гэд тэнгисийн цэргийн нисгчгүй онгоцнуудын сайжруулсан хувилбар Sub Sea Baby гэд. За энэний төрүүнд нь тэр Sea Baby өөрөө хар тэнгист нөгөө тос тээвэрлэж явсан Даршан гэд Оросын нөгөө сүүдрийн флотыг ийм хөлөг онгоцыг зогсон шүү дээ. Энэ дондоо ингээ 3 дахь том цохилт болж байгаа. Даршанаас гадна тэрний өмнө чи нөгөө нэг 2 сүүдрийн флотын Kairos, Virat гэд танкеруудыг бас цохилт хийсэн тий. Энэ Гамбигийн далбаатай. За сая болохтон зэрэг тэр ямар гэлээ нэг би л мэдгүйсэн. Нэг юуны Коморын далбаа гэсэн Комор гээд энэ далбаанд ор явсан тийм юг сүүдрийн хөлөг онгоцон цохилт хийсэн ба. Энэ болохтой зэрэг цэвэр шумбагч онгоц дээрээ одоо энэ шумбагч онгоцнуудаас Украин руу нөгөө калибр гэд буйжин хараад идэг. За тэгээд энэнийг цохилт хийсний чинь дараа буу шууган болсон. Оросууд чинь одоо нөгөө өөрөөх яагаад гэвэл нөгөө Новороссийскийн бомбт нь хамгаалтгүй байна гэдг нь ил харагдсан учраас энэтэй чинь энэс чинь болоод хариуцлага тооцох хэрэг гарна тийм үү. Тэгэхээр эдгээр чинь нөгөө орсууч юу ямар ч юмыг хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Дандаа үгүй тийм болоогүй гэдэг үрээд идэг. За тэгээд ерөөсөө угаасаа ийм хөлөг юу энэ төрлийн энэ ангиллын шумбагч онгоц Оросд 12 ширхэг байд юм байна. 12 ширхгээс нэгийг өнгөрсөн жил тэр нөгөө нэг хаана байсан блэ? Өнгөрсөн жил нэг Оростовт баха. Тий Оростовт нэг нөгөө нэг юуг нь шумбагч онгоцын Storm Shadow-оор цохилт хийгээд гэмтээсэн юм байна. Одоо эн чинь ингээд 2 дахь нь болж байгаа юм байна. Новороссийскийн бомбтод угаасаа 4 байд юм байна. 4 байсан юм байна. Тэгэнгүүт өчигдөр нөгөө Украины бичлэгнүүд нь гараад хиймэл дагуулын зураг нь гарсны дараа Оросууд чинь өөрөө үгүй ингээд нөгөө яг юу цаа талынхын зургийг ингээд юу яагаад харагдахгүй ингэж цайруулад тэгээд урталт нь зөв зүгээр байгаа тийм шумбагч онгоцон дээр зураг авсан видео бичлэг энэ төр цацсан байгаа. Тэгээд өнөөдөр болохтон зэрэг бүх нөгөө цэргийн шинжээчнэр яг хаана цохилт байсан бүх одоо нөгөө нэг цохилтын хүрээнд хийд байдгүй юу нэг гэмтэх боломжтой усан доогоорх нөгөө цохилтоос усан доогоор ямар гэмтэл болох боломжтой эднэрийг ингээд бүр шинжилгээ гаргацсан байлээ. Тэр нь бол амар хэцүү юм бэлээ. Бүр ингээд нөгөө зураг мурагтаа ингээд яг тийм болохтон зэрэг цохилт хийсэн үнэн энэ онгоц гэмтсэн үнэн ямар ч байсан эндээс калибр буйжин харваж чадахгүй болсон үнэн. За тэгэхээр энэ нэлээд ийм одоо сайн мэдээ гэх юм уу да тий ийм аятайхан мэдээ гарсан байна. За тэрний дараагийн нэг шууган тарьсан мэдээ болохтон зэрэг Купинскт юуны Украины ерөнхийлөгчийн хийсэн бичлэг гарсан. За энийг би түрүүнтэй нь ярьжсэн шүү дээ. Бараг 2-7 хоногийн өмнө фронт ярьж байхдаа Купинскт чинь Украинууд төсвөр товтлоонд орсон байгаа. Оросууд юу яцсан байна гэд тий эргээд нөгөө эвгүй байдалд орсон байгаа гэд би ярьжсэн. За энэний өмнө 9 сард бидтэй тий энд Купинскийг эзлэх одоо төлөвлөгөө 9 сард Украинууд нууцаар хийсэн юм байна. Хийж эхэлсэн юм байна. Тэгээд хинчин болохтон зэрэг 11 сард Герасимов чинь Путинд Купинскийг эзэлсэн гэд мэдээлж ирсэн. Тэрний өмнө дараа нь Путин чинь нөгөө цэргийн хувцастай суудсан хажууд нь нэг генерал, хурандаа генерал гэдэг үлээ тий. Тийм нэг хүн Купинскийг манайх эзэлсэн гэдгсэн чинь яг Путин айгу сонио харснаа яг эзэлсэн юм уу гэсэн чи яг эзэлсэн гэж хэлсэн. Тэр хүн өнөөдөр алгуулсан юм гэсэн нэр. Тэгээд яг үнэн чанартай энд нөгөө миний дандаа ярих дуртай нөгөө худлаа ярьдаг системний алдаа гэдэг юм чинь гарч ирсэн. Өөрөлдөх юм бол
доороосоо ингээл нөгөө нэр төртөө шагнал авахын тулд цол авахын тулд дээшээгээ дандаа ингээд нөгөө худлаа мэдээл явсаар байж байгаа жанжин штабт нь очивол жанжин штабаас нь ерөнхий хамгааллагчд нь очичдаг худлаа мэдээлэл нь тий. Тэгээд ийм худлаа мэдээлэл очисны одоо гайн энэ гарч ирж байгаа тийм үү. Энэ ингээд тэр deep state-ийн map дээр хоёр жижигхэн газар одоо яг Украинууд тэнд цэвэрлэгээ хийж байна лээ. Цэвэрлэгээ хийн гэдгийг би тайлбарлажсэн тий. Тэгээд ерөнхийдөө яг юугаар картан дээр харах юм бол юу энэ deep state-ийг би яагаад та нарт ингээд тайлбарлаж өгөөд идэггүй гэвэл deep state чинь нөгөө хамааралгүй шинжээчэд байдаг байхгүй юу? Ер нь бол Украины талаас ч айх юмгүй тий худлаа ярих юм байхгүй. Яг л ингээл зургаар нь мэдээтэй нь Украин ялагдчихсэн ч ялагдсанаар нь Украин эзэлжсэн ч эзэлснээр нь одоо бүслэгдсэн ч бүслэгдснээр нь гаргадаг тий. Тэгээд энэ дээр яг би өнөөдрийн байдлаар энэ Тендрашивка гэдэг энэ газраас Украинууд ерөөсөө ингээд нөгөө хөндлөн давтуулж орж ирээд тэгээд одоо тэр яг Купинскийн 2-3 жижигхэн газар юу яатсан байгаа. Оросууд ингээд бүслэгдсэн. Тэгээд тэрэн дээр нь нөгөө одоо нэг өсөндөө интенсив нэг хэрч юу гэдэг яг цэвэрлэгээ хийх ингээд тулсан юунууд байлдаан болж байгаа гэсэн юу гэсэн товтлогоо болж байгаа юм юу гэдэг юм бол давшилт болж байгаа гэх юм. Тэгээд ингээд нөгөө картан дээр цэнхэр тэмдгээр тэмдэглэсэн байгаа. Цэнхэр тэмдгээр тэмдэглэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дөнгөж энэ газар нутгийг чөлөөлчөөд бүрэн одоо нөгөө нэг бэхлэлт хийж чадаагүй байгаа. Тэгэхээр Купинскийг яг бүрэн эзэлсний дараа бол ногоон өнгөтэй болчдөг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар миний харж байгаагаар ихэнх бараг 90% нь тэгээ энэ хэсгийн 90% нь цэнхэр өнгөтэй. Тэгээд дундуур нь саарл өнгөтэй. Саарл зам болохоор нөгөө мэдэн штэ тий аль тал нь орж ирээд саарл бүс. Тэгээд 3 жижигхэн улаан хүрэн өнгөтэй газар ингээд саарл зооны дунд байж байгаа. 3 улаан хүрэн өнгө нь юу гэсэн үг гэвэл Оросууд тэнд байгаа гэсэн үг. Тэгэхээр Оросууд одоо тэр 3 жижигхэн байгаа газрыг нэг мөсөн цэвэрлэгээ хийгдэж байгаа гэсэн үг. Яг ийм байдал биднэрт нөгөө түрүүчийн миний яриан дээр Доброполийн 5 сард Оросууд давшиж ингэж уут шиг юм хийж ороод дараа нь үгүй ингэж өгдөглээ нөгөө нэг гид шиг юм болж ороод тэгээд дараа нь эзлэгдээд Украинууд бас энийг чөлөөлөөд одоо тэр Добропол тэр чигээр ногоон өнгөтэй болсон байна. Энэ юу гэсэн үг гэвэл Доброполийн энэ ногоон өнгөтэй хэсэг бол одоо бүр Украинууд тэнд яасан гэх юм байрлалаа бэхжүүлээд аваад нэгсэндээ чөлөөлсөн байгаа гэсэн. За тэгэхээр энэ Купинск одоо өнөөдөр ийм байдалтай байна. Тэгээд эний чинь одоо нөгөө Купинскийг бид нэр одоо нэгэн Зеленский хин Путиндээ очиод манайх Купинскийг эзэлсэн гэд хэлсэн юм чинь жанжин штабын дарга нь худлаа ярьсан болно үсттэй. Жанжин штабын дарга авах гэхээр болохгүй. Тэр нөгөө хурандаа генерал нь худлаа ярьсан болно тийм үү. Тэгэхээр чин энд нөгөө юу хариуцлага тооцсон дахиад хариуцлага тооцох гэхээр Путин ч бас их хариуцлага тооцдоггүй хүн гэж тооцдог. Тэгээд өнөөдрийн байдлаар дахиад нөгөө Путин чинь манайх одоо Купинсктэй байгаа гэж зарлаад илээ. За тийм болохоор яг би сая картан дээр та нарт Купинск одоо яг өнөөдрийн байдлаар ямар байна вэ гэд хэлээд өгчлөө. За цаашаа фронт ингээд гэрс хурдан яриад энэ 7 хоногт фронт чинь одоо ингээд нэгэсэндээ ингээд фронтыг яхаа хэцүү байгаа зү тий ингээд Оросууд яг энэ эзлээд авсан юм шиг мөртлөө 3-4 сарын дараа эргээд алдчихад байна гэдэг чинь эзэлсэн газар дээрээ одоо бэхэлж чадахгүй одоо байрлаж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. За яг одоо нөгөө Мирник урад Покровск чиглэл чинь юу явж байгаа. Гэхдээ бас л нөгөө эзэлсэн гээл мэдээлэлцэн Оросууд одоогоор энд байж байгаа. Украинууд юу гэдэг лээ нөгөө тэр итвхэн суларсан байгаа гэсэн. Гэтэ дайн болдгороо л болж байгаа. За харин энэ юунд болохоор саяын тэр нөгөө Запорожийн чиглэлд тэр нөгөө Гуляй-Поле гэдэг рүү чи харин Оросууд нэлээд түрээд ороод ирсэн. Тэр төрөнд нь Украины талд байсан одоо юунд саарл бүсэд орцсон явж байна. Тэгэхээр чинь нэгсэндээ бас тэнд ингээд цаг яг фронтын байдал бол нэлээд хурц ийм болцоод байж байна.
За цааш нь тэр одоо энэ 7 хоногийн ингээд фронтыг айгүй хурдан нэмэгдэх юм бол сая Оросын холбооны улсын цэргүүд Харьковын чиглэлд тэр Вовчанск гэдэг нэг хот байгаа шүү дээ. Чавс бас л хизээч үлээ эзлээл бас л 5 сард баг тий эзэлчээд буцааж алдаал исэн. Тэгээ тэрлүү нэг одоо дайрж орж ирээд тэгээд нөгөө дөрвтэй өөрчлөлт гараагүй гараа авчихсан байгаа. За тэгээд Купинскээс ухарч гарчаад Оросууд дахиад сая 2 3 удаа айгүй амар нөгөө нэг мотоциклоор нөгөө бас нэг юм мотоцикл шиг юм чи юу гэж хэлдэг лээ. Нэг юм тэднэрээр энэ төр дайраад тэгээд бас их амжилттай болоогүй. Сая Покровск чиглэлд Оросууд энэ 7 хоногт айгүй их нөгөө том хүнд техникээр давшилт хийх гэж үзээж чадаагүй. Тэгээд одоо ерөнхийдөө нөгөө эдгэр чинь ингээл орж ирээл давталгоо нэг тийм ахил зэвсэлж гарахгүй ингээл буцаад яваад байгаа. За Лиман чиглэлд Оросын одоо бас ийм идэвхжсэн байгаа. Тэгээд энэ нөгөө нэг ахиц дэвшил гарч байгаа гэлээ ч гэсэн одоо баталгаажуулсан юу видео бичлэг янз бүр юм гараагүй. За Северск гэдэг хотын нутаг дэвсгэрт фронтын одоо энэ хэсгийн хамгийн зүүн хэсэг буюу энэ хот дотроо Северск хот дотор тулаан үргэлжилж байгаа. За Часовый Яр гэдэг би одоо баг 3 4 жил ярьж байна. Оросын ангиуд дахиад нэг давталгаа хийгээд амжилтгүй болсон. Тэгээд энэ Константиновка гэдэг газар айгүй ширэн тулаан болж байгаа. За ингээд тэр Покровск чиглэл тэр одоо айгүй актер хуягт ТV-ийн хэрэгслийн нөгөө нэг тийм одоо юу гэдэг ширүүн ийм дайрах оролдлого хийгээд юу устгагдаад буцсан бүх бичлэгнүүд нь гарсан байна лээ. За тэгээд энд нөгөө нэг Оросын армийн 76 дугаар агаарын десантын дивиз гэд яригадаад байгаа шүү дээ. Тэр чинь тэр 76 дугаар агаарын десантын дивиз гэдэг чинь болохтон зэрэг одоо нөгөө Чечен-Мичений дайнд оролцож исэн айгүй амар элитний дивизийн гэсэн. Тэрний бүхэл бүтэн нэг одоо батальон техник механиктэйгээ ингээд Покровск чиглэлд бүр ортос устгагдсан баа. Тэгээ тэрэн дээр бас нэлээх шууган болж ийл. Ягаад гэвэл энэ 76 дугаар юуны агаарын десант гэдэг чинь элитийн анги гэж яригдтiin байна. Хид хідэн одоо Оросуудын одоо хааж гэлээ айгүй олон дайнуудад оролцож исэн. Тэгээд тэрний бараг үндсэн хэсэг нь энэ ингээд Покровск чиглэлд ерөнхийдөө дуусч гэн гэд биччихлээ. За ингээд бусад юмнууд дээр бол нэг их онцгийн тэр Орехово чиглэлд Оросууд бас нэлээд идэвхтэй байгаа. Гэхдээ фронтын шугамыг олигтой өөрчилж чадаагүй байна гэсэн ийм фронтын мэдээ байна. Өнөөдрийн байдлаар. Зөвхөн өнөөдрийн байдлаар шүү дээ, тийм. За ингээд би өнөөдөр нэг юу түрүүчийн 7 хоногт би нэг амласан шүү дээ, тийм. Нөгөө Украины Паутина ажиллагааг яриад өгье гэд. Гэхдээ Twitter дээр байгаа хүмүүс бол уншсан байж магадгүй. Гэвч би бас өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлмээр. Ягаад гэвэл Украины нөгөө Паутина буюу Аалзны тор гэсэн ажиллагааны тухай Wall Street Journal дээр гарсныг би орчуулад тавьсан байна. За тэрийг би өнөөдөр харин маш ингээд хурдхан шиг орчуулснаа хэлээд өгье гэж бодож байна. Ягаад гэвэл энэ YouTube дээр тавигдах учраас хүмүүс бас сонсох бах, тийм үү? Үгүй юу? Тэгнэ. Яриад өгөөрэй. Тэгвэл Twitter дээр хүмүүс бол уншсан ба. YouTube дээр бол хүмүүс сонсоогүй байж магадгүй. Тэгэхээр надад энэ өөрөө энэ ажиллагааны тухай айгүй сонирхолтой санагдчихсэн. Тэгээд би айгүй идэвхтэй орчуулсан. За би тэрийг өнөөдөр хэлээд өгье. Уншаад өгье баг орчуулсан. Тэгэхээр Украины Паутина буюу Аалзны тор ажиллагаа нь Оросын 40 гаруй стратегийн онгоцыг устгасан эсвэл эвдэлсэн ийм маш нарийн төвөгтэй даалгаврыг гүйцэтгэсэн орчин үеийн дайны хамгийн зоригтой нууц ажиллагааны нэг болсон. Энэ одоо нөгөө нэг Израилийн нөгөө пэйжерийн энэ операц Украинийн Паутина операц гэдэг чинь одоо энэ орчин үеийн дайны хамгийн том одоо ажиллагаанд тооцогдож явж байгаа юм байна. За энэ 18 сарын турш маш өндөр нууцлалтоор бэлтгэгдсэн. Тэр Украинд жижигхэн байшингуудыг дронуудыг эхэлж бэлтгээд
Тэгээд Орос руу хууль бусаар нэвтрүүлсэн. Одоо энэ бэлтгэл ажиллагааны юм эхэлсэн, ингэж хэлсэн байна. Тэгээд сайжруулсан харилцаа холбоо байлдааны хошуу бүхий FPV дрон нь онгоцны их биеийг нэвт орж дотор нь дэлбэрч түлшнээс үүсгэх боломжийг одоо олгосон гэж. Өөрөөр хэлэх юм бол дрон нь онгоцны их бие рүү ороод дотор нь орсон хойно нөгөө түлсний ойролцоо дэлбэрч ийм одоо аюул учруулах ийм боломжийг олгосон, ингэж хийгдсэн байсан. 100 гаруй квадрокоптер нь том тавхтай ойролцоо хэмжээтэй 4 ширхэг винттэй байсан бөгөөд тэд 1.8 кг тесрэх бодис агуулж цохилтонд идэвхжид тесрэхээр програмчлан хийгдсэн байсан. Нисэх онгоцны буудлын ойролцоо байрлуулахын тулд тэднийг тусгайлан бэлтгэсэн дээвэр нь алсаас удирдах онгоох боломжтой цойжилсан жижигхэн байшингуудад одоо дээвэрт нь байрлуулсан. За эдгээр нь зай хураагур болон нарны хавтангаар тэжээгдэн Украинаас холбоо болон цэнгийн удаан хугацаанд барьж чадах боломжтой байсан. Дронуудыг нисэх онгоцны буудлууд руу бие даасан нислэг үйлдэхээр тохируулсан байсан бөгөөд удирдлага нь Киевт байсан ч орон нутгийн гар утасны сүлжээ дроны камераас сигнал авч хяналтаа тогтоохоор одоо зохион байгуулагдсан. Тэгээд тэр нөгөө байшингийн дээвэр дээр нь нарны батарейнууд тавьсан байсан. За дронууд болон жижигхэн байшинг Орос руу нууцаар тээвэрлэхийн тулд Украины аюулгүй байдлын газар буюу СБУ үүргээ өөрчилж Оросын орон нутгийн гайлын байгууллагын авилгын системийг ашиглан хууль бусаар оруулсан. Гайлын системийн гайл нь авилгадаг гэсэн юм аюултай. Дронуудыг дахин угсрах зорилгоор заадалж байшингуудад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсан. Тэгээд ингээд гайлын байгууллагаар нь одоо авилгалын системийн ашиглан одоо хууль бусаар оруулсан гэж. Оросд одоо нөгөө энэ ажиллагаанд оролцох дроны операторууд Оросд амьдарч байгаа бас одоо нөгөө байшинг угсрах, дроныг угсрах одоо хүмүүсийг маш сайн бэлтгэл хийх шаардлагатай байсан учраас маш удаан бэлтгэсэн. Тэгвэл тэр Оросд бэлтгэжсэн хүмүүс бол эцсийн зорилгоо ажиллагаа эхлэхдээ ерөөсөө огт мэдээгүй. За ингээд СБУ Украинд буюу Оросд одоо маш сайн дроны нисгчдийг шалгаруулan авч одоо энэ 18 сарын хугацаанд бэлтгэсэн. За энэ дээр хамгийн гол нь тэдний булчингийн ой санамж гэдгийг одоо юу яах? Тэг булчингийн ой санамжтай болгох гэд. Би тэг булчингийн ой санамж гэж одоо юу байдсан бол тоо гэж ботсон чинь зүгээр л юм одоо үг хэллэг байд юм байна. Яагаад гэвэл ямар нэгэн үйлдэлийг ингээд ерөөсөн маш олон дахин давтаж хийгээд ахаар хүн нөгөө ингээд ухаан нь ингээд автоматар тэр үйлдэлийг хийдэг болтол ингэж бэлддэг юм байна. Тэгээ бэлтгэхтэй зэрэг одоо нэгсэндээ булчин хүртэл тогтооцсон байна гэдэг ийм утгатайгаар булчингийн ой санамж тогтоох одоо ийм ажиллагаа явуулсан. Тийм учраас ерөөсөн өдөр болгон ерөөсө өдрийн турш эднэрийг бүр ийм автомат болтол нь энэ операторуудыг бэлтгэсэн. За тэр операторуудыг бэлтгэж байгаа офицерууд ч гэсэн одоо энэ дронуудаар онгоцыг устгах гэдгийг мэдээгүй байшин хийж исэн хүмүүс ч энэ жижигхэн байшингууд энэ ари дрон буюу одоо тэр нөгөө зохих газараа очиж байрлана гэдгийг огт мэдээгүй. За нууцлал бол ерөөсөн маш өндөр түвшинд байсан гэж. За тэгээд Оросын холбооны улсад 2 хүнийг ашиглаж одоо нөгөө байшингуудаа угсрах бүх ажиллагааг ашигласан байна. За энэ Оросын холбооны улсад байсан 2 хүн нь Артем Екатерина Тимофеев гэдэг гэр бүлийн 2 юм байна. Уг нь бол нөхөр нь Орос хүн, эхнэр нь Украин хүн юм болов гэж би ойлголоо. Яагаад гэвэл Украинд татуу мастер нэг нь дижей хийжсэн 2 гэр бүлийн 2 юм байна. Тэгээд энэ 14 онд Украины революци достоинства гэдэг нэр төрийн хувьсгал гээд 14 оны дараа чинь Украинд нөгөө нэг Майдан руу маягийн бас тийм хувьсгал хийгдчихсэн. Тэрэнд оролцож исэн нэг өсөндөө одоо нөгөө Украины төлөө тэмцэж исэн залуучууд. Тэгээд 18 онд Челябинск руу нүүсэн юм байна.
Тэр нь болохоор юу гэвэл тэр нөхрийнх нь аав нь гурилын үйлдвэрийн бизнестэй байж байгаа. Тэгээд одоо хүүн аавынхаа бизнес хэсгийг үргэлжлүүлэхээр Орос руу бүр нүүс юм байна. Тэгээд тэр хоёр хүнийг одоо нэг өсөндөө урвуулж авсан гэсэн үг тийм Украины аюулгүй байдал. За тэгээд тэр хоёрыг одоо үнэнч байдлын шалгахын тулд Львовт авчираад Львовт чинь нөгөө Украинд чинь одоо манайд ч гэсэн хийдэг штэ тий байлгүй детектор LG гэдэг нөгөө худлаа ярьж байгааг шалгадаг техникээр 3 түвшний шалгалтанд одоо өөрөөр хэлбэл тэр худлаа ярьж байгааг үнэн ярьж гэнэ худлаа ярьж гэнэ гэдгийг шалгадаг ийм өөр програмаар 3 түвшний шалгалт хийж шалгалтанд ороод тэнцээд тэгээд буцаагаад Орос руу явсан юм байна. Тийм тестийн шалгалт хийгээд. Тэгээ Оросод очиход нь тэр хэдийг харин ФСБ нөгөө нэг шалгаад бараг 3 цаг байцаагаа тэгээд одоо нэг олигтой юм олоогүйгээд сулалцсан юм байна. За энэ болохоор энэ хоёр хүн ерөөсөө л цэвэр одоо энэ нөгөө жижигхэн байшингуудыг угсрах ийм аюутай байсан юм байна. Одоо байшингууд тэгээд тэр дроныг угсрах одоо ийм даалгавартаагаар Оросод буцаж ирсэн юм байна. За ингээд энэ 37 настай Артем Тимофей гэж залуу Челябинск хотод буцаж ирээд логистикийн компани байгуулсан юм. Тэг хуурамч гэсэн үг шүү дээ. Логистикийн компани байгуулад тэгээд том агуулах офис төрөлсөж аваад дараа нь энэ логистикийн компанид ачааны машинууд худалдаж аваад тэгээд жолооч нарыг хүсэлж авсан юм байна. За тэгээд энэ одоо логистик компани байгуулах, юм худалдаж авах, офис түрээслэх, жолооч нарыг авах, машин худалдаж авах бүх энэ ажиллагааг одоо Украины аюулгүй байдлын газар бараг тэднэрт өөрсдөнд нь мэддэхгүйгээр давхар шалгаад, тандаад бүх одоо ерөөсөө нөгөө үйл ажиллагаа нь ингээд 2-3 давхар юм хяналтанд явагдчихсан гэж юм. За ингээд нийтдээ энэ хоёр залуу 2 том агуулганд 150 дрон, 8 тийм жижигхэн одоо байшинг Украинаас өгсөн удирдлагын дагуу угсарч бэлтгэсэн байна. За энд маш их олон цаг зарцуулсан гэж байна. За дроныг угсрах ажил нь бол ойролцоогоор 7 хоног зарцуулт юм байна. Ингээд тий. Тэгээд харин тэр нөгөө нэг жижигхэн байшингуудыг угсрах ажил нь айгүй хүнд байсан гэж байна. Яагаад гэвэл жижигхэн байшингаа барьчаад тэр жижигхэн байшингийнхаа дээврийн доотлол төр чинь нөгөө дронуудаа хийгээд дээвэр нь хаагдаад тэгээд түгжээнүүдтэй тэр түгжээнүүд нь автоматар онгох ёстой тийм. Тэгээд тэр түгжээнүүднийх нь тэр жижигхэн юунууд нь цойжнууд нь нэвдрээд ингээд онгоохоор цойж нэвдэрчээд бүх бат түгжээ хийж болохгүй байсан гинэ. Тэгээд энэ дээр бол маш их удаан хугацаа зарцуулсан байна. Тэгээд энэ явцад Украины аюулгүй байдлын газрын кураторууд нь өөрийн биеэр заримдаа ирээд заримдаа одоо интернетээр ингэ зөвлөгөө өгж дахиж одоо бэхлэгээ хийсэн байна. Тэгээд бүтэн 4 сарын хугацаанд энэ дрон байшингууд нь бэлэн болжээ. За тэгээд энэ төлөвлөгөө хизээ уг нь хэрэгжих байсан гэвэл 5 сарын 9-ний үеэр Ялтын баяр үеэр болох байжээ. Тэгсэн чинь 5 сарын 9-ний үеэр яагаад энэ үеийг төлөвлөсөн гэвэл одоо Оросын үзэл суртал тийм энэ 5 сарын 9-ний Ялтын баяр чинь бол одоо цэвэр Оросын үзэл суртал буюу ухуулгын баяр болцсон тийм жинхэнэ баяр гэдэг одоо юугаан алдсан учраас тэрнийх нь үеэр одоо төлөвлөж ирсэн юм байна. Гэвч 5 сарын 9-ний өмнө чинь нөгөө Оросд чинь айгүй олон баяр болд юм байна. 5 сарын майнигны баяр гэдэг социализм үеийн баярнууд. За тэрний өмнө нөгөө нэг Христийн Пасха гэд болдог шүү дээ. Манайхан өндөгний баяр гэдэг. Өндөгний баяр болоод дараа нь май нэгэн болоод дараа нь Ялтын баяр болсон чинь нөгөө хүсэлж авсан жолооч нар нь нөгөө арх угаад запой гэж хэлдэг шүү дээ. Оросоор запой гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингээд 7 хоног 10 хоног дараалал арх угаад тэрийг ингэж запой гэж хэлдэг. Яагаад гэвэл олон хоног үргэлжлүүлээд арх уучдаг. За тийм учраас нөгөө ажиллагаа маань яхан хойшлцсон байх нь тэр жолооч нь бэлэн биш байсан учраас. За тэгээд тэднийг эрүүл болтлыг хүлээсээр 5 сарын 23-наас 26-ны хооронд одоо яг 23 гэхэд бэлэн болоод 5 сарын 23-наас 26-ны хооронд 8 байшин ачсан. Тэгээд 5 ачааны машин Челябинск хотоос одоо олон хоногийн аялалд янз бүрийн чиглэл рүү явцгаажээ. За тэгээд жолооч нар ерөөсөө ямар ч одоо юу байгаагүй юм бэ?
огт мдээгүй тий. Ингээ харахтал хөөрхөн жижигхэн байшин дээвэртэй дээврийнхэн дээдэл дээр нарны батарейтай ийм жижигхэн байшингууд очиж явсан болохоор тэд нар огт мдээгүй. За ингээд нөгөө бүгдөө ингээд тал тийшээ хөдөлсөн чинь одоо эхний одоо атлын явдал эхэлсэн гинэ. Нэг жолооч нь ойролцоо 3200 км явах байсан чинь 300 км орчим явж байхад нэг байшингийнх нь дээвэр нь гулгаад унтсан гинэ. Гулгаад нөгөө завсраар нь дороонууд нь харагдана үсттэй тий. Тэнгүүд нөгөө жолооч чинь паниктаад юу вэ яасан бэ гэд энэ дороо нь байна гэд нөгөө Артем руу чинь уцаар ирсэн бэ. Юу яасан дороо нь байгаа гэд. Тэгээд нөгөө Артем чинь ямар сони юм бэ би сайн мэдэхгүй би ямар ч гэсэн нөгөө захиалагчтай нуцаар яриа тэгээд нөгөөдөг чинь айгүй уурлаад энэ дээврийн дороонуудын юу учиртай ингэ. Тэгээд нөгөөдөг чинь тэр нөгөө залуу Украин руу ярьсан юм байна. За тэгээд жолоочийг чи тайвшир би ихлэ захиалагчтай нь яриад тийгээд. Тэгээ Украины аюулгүй байдлын тэргүүн нь Малюк Василий Малюк гэж хүн байдаг. Тэгээ энэ хүний одоо цэвэр удирдлагын дор явсан төлөвлөгөө байгаа. Тэгээд куратораараа дамжуулаад одоо яах вэ гэд хэлсэн. Тэгээд Малюк харин маш хурдан ерөөсөө баг хэдэн минутын дотор гяс сэтгэрсэн ба. Юу гэж хэлсэн гэвэл энэ байшингууд ан агнуурын газар очих ёстой юм аа. Тэгээд том талбайд амьтдыг хянахад зориулсан ийм дрон тэр нөгөө дээд талд нь ажигтаад явж байгаа. Тэгээд тэр газраа энэ дроонуудаар одоо нөгөө амьтдыг хянана гэж тайлбарласан. Тэгээд тэр нөгөө дорооныхын дэсрэх бодис нь ерөөсөө нөгөө харагдахгүйгээр байрлсан. Корпусынхаа дотор тэр байрлагдчихсэн учраас жолооч нөгөө олж ажиглаж хараагүй. Тэгээд ашгүй ингээд эхнийх нь адал явдал юу яасан. Жолооч ингээд итгээд тэгээд тэр нутгийн тракторын жолооч нарыг авчираад дээврийг буцааж тавиад буцаад ингээд янзлаад цаашаа явуулсан гинэ. За энэ болохтаа зэргийн СБУ-гийн хувьд хамгийн төгшөөртэй хамгийн одоо сандарсан анхны адал явдал болсон байна. За дараагийнх нь нөгөө 5 машины чинь нэг машин нь замдаа тэр компрессор гэдэг юм нэвтэрсэн гинэ. Тэгээ эвдэрчтэн зэрэг нөгөө машины жолооч нар нь өөрсдөө шийдээд нөгөө байшингуудаа өөр машинд очиад явна үсттэй цаашаа. Тэгэнгүүт тэр машины ачигдаж явж исэн нөгөө холбоо тасарсан гэж юм. За тэгээд нөгөө нэг тэр хоёр байшингийн холбоо тасарчаа доктортой биш болонгууд кейвэс мэрэгчлэтнүүд тэр жолооч руу нуцаар яриад ингээд нөгөө тэр холбоолтоо сэргийлэх гэж ерөөсө болохгүй. Тэгсэн нөгөө жолооч нь уурлаад сүүл рүүгээ ерөөсө утсаа авалгүй ингээд хайцсан гинэ. Тэгээд энэ нөгөө холболтоо хийж чадахгүй одоо тэр жолоочтой холбоо барьж чадахгүй. Тэгээд энэ нь хамгийн яг тэгээд юу болсон нь гэвэл бүр энэ тусгай ажиллагаа явагдсны дараа энэ машинтай одоо машин дотор юу болсон мэдэгдсэн. Яг л энэ тусгай ажиллагаа явагдаж байхад нэг машинаас нөгөө дрон хөөрөөгүй гэд яригадаад тэгээд тэр машин нөгөө юунаасаа дотроо тэр нөгөө одоо манайхаар юу гэдэг утас нь шатаад тэгээд тэр дроонууд нь байшинтайгаа дийлбэрээд тэгээд тэр жолооч нь бол амь өргөцсөн. За тэгээд нэг эсэндээ нөгөө машинуудаас нэг машин нэгээд ороодтойгоо юутайгаа хийдэг байхгүй энэ ажиллагаанд оролцож чадаагүй. За үлдсэн машинууд нь болоод ерөөс ямар ч асуудалгүйгээр нисэх онгоцны буудалд шатхуун түгээх станцын ойролцоо тийм хүнд анзаарагдахгүй байдалтай тавигдсан гэдэг чинь. Тэгээд байрлуулад дрон нисэхэд яг бэлэн болсон байсан. Бид нар харж ирсэн нэг юм яг ингээд нэг хүнд анзаарагдан бүх нөгөө аюуны бензин колонкны хажууд энэ том машинууд чи хонох гээд машин ингээд жоохон зайтайхан шиг тавьсан байдаг шүү дээ. Яг тийм байрлуулсан байсан гэж. За ингээд одоо нөгөө ажиллагаа эхэлсэн байна л да. Тэгээд ажиллагаа эхлэхийн өмнө бүх машинуудыг яг байрлалтаа байрлуулсны дараа 6 сарын 1-нд Украин аюулгүй байдлын тэргүүн Василий Малюк энэ дроны нисгчдийн өрөөнд орж ирж одоо яг жинхэнэ үндсэн зорилгоо танилцуулсан гэж байна. За энэ ерөөсөө тэр болтол огт дроны одоо нисгчд операторууд бол огт мэдээгүй байсан юм байна. За тэр Украины дроны юунуудыг операторуудыг бүр фронтоос хүртэл татсан байлээ. Яг тэгвэл хамгийн шилдэг хүмүүсийг авчрах байсан учраас фронтоос татагдсан. За тэд нар нөгөө байлдааны шугам дээр ажиллаж исэн янз бүрийн дарамт шахалт, янз бүрийн одоо гинтийн юмнууд мэдээг айгүй сайн мэдрэх чадвартай байсан учраас Малюкийг ороод хэлэхэд бол маш их тайван хүлээж авцгаасан гэж юм.
За тэгээд энэ Малюк 6 сарын 1-нд газрын зураг яг одоо энэ машинуудын байрлаж байгаа байрлал, онгоцны буудлуудын байрлал, тэгээд яг ямар онгоцон дээр зохилт хийх, ямар онгоцны хамгийн одоо эмзэг газар зохилт нь хаана байх, ингээд бүр диаграм, схем бүх юмтай нь өөрөө хичээл орсон гэж байна. Юунуудад. За тэгээд хаана зохилт өгөхийг хүртэл, хаана сул газрын хүртэл одоо яг зааж өгсөн байна. Тэгээд операторуудын нэг нь болохтой зэрэг дараа нь ярилцлага өгсөн. Бидэнд ямар ч айц төгшүүр байгаагүй. Бид тодорхой зорилго тавьсан. Түүндээ хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Мэдчихжсэн учраас бид нар энд ерөөсөө тийм айгаад байх юм байхгүйсэн гэдэг чинь. За одоо ингээд энэний дараа бүх юм бэлэн болсны дараа маш их одоо сэтгэл хөдлөсөн одоо анхны ажиллагаа эхлэх мөч ихэлсэн. Дроны операторууд суудлаа эзлээд Киевээс одоо хэдэн 10,000 км-ийн цаанаас гэсэн үг тийм удирдаад програм ажиллаж эхлэнгүүт байшингуудын дээвэр ингээд онгоогоод тэн дээрээсээ нийтдээ 117 дрон ниссэн юм байна. Бусдууд нь нөгөө машинтай дийлбэрсэн. Тэгээд операторууд нь дэлгэцээ хараад бусд хүмүүс нь одоо тэр СБ өгөх хүмүүс нь энэ төлөвлөгөө хийсэн хүмүүс нь ажиллаа сууж исэн гэдэг чинь. Тэгээд хамгийн ихнийх мэдээж дронууд ниссэнгүүд одоо бүгдөө аимшигтай төвшөртэй байдалд сууцгаж байсан. Тэгээд хамгийн ихний цохилт одоо цохилтыг хийсний дараа операторууд бүрэн одоо нөгөө юу гэдэг өөртөө ихтэй болсон. Ягаад гэвэл хамгийн анхны онгоцны цохилт болоход яг ингээд юунууд нь хар утаа гараад ирэнгүүт яг хүмүүс дронуудаа өндөрт аваад тэгээд одоо яг хаашаа нисэх хаана явах байгаа ингээд шийдэж эхэлсэн гэж юм. Тэгэхээр хамгийн тэр ихний цохилтол одоо бүгдөө баярлаад алгадчихсан гинэ. За ингээд яг одоо ингээд тэр нөгөө бид нар тэрийг одоо бараг кино үзэж байгаа юм шиг харсан тий. Тэгэхээр бэлтгэл ажил нь юм болсон юм байна. За ингээд нийтдээ нэг Украины аюулгүй байдлын газрын мэдээлэлээр болвол Оросын 41 нисэх онгоц нэг цагийн дотор зарим нь устгагдаад, зарим нь эвдрээд тэгээ 10 ширхгийг бол ерөөсөө нөхөж барахгүйгээр ингээд дэлбэрсэн юм байна. За тэгээд мэдээж шинжээчдийн дунд бол тэгээ тийм юм гэл айгүй олон яриад болтгол юм байна л да. Хэрвээ тэр нөгөө нэг машин нь хэрвээ ажилласан бол илүү одоо их юу гарах байх боломжтой юм байна тий. Одоо аюул болох. Гэхдээ стратегийн 41 нисэх онгоцыг ямар нэгэн байдлаар устгаж эвлэнэ гэдэг бол одоо энэ орчин үеийн дайнд болж байгаагүй ийм түүхэн ажиллагаа болсон гэд бичсэн байна. Би тэрийг та нарт сая орчуулад хэлээд өглөө. За тэгээд одоо өөр чинь энэ дээр би юу гэж яриа гэж бодлоо. За энэ 7 хоногт ерөнхийдөө ийм яг одоо онцлог болсон юмнууд нь энэ байгаа. За сая Украинд энэ 7 хоногт 45 энгийн иргэн буцаж ирсэн. Нөгөө нэг одоо ч нөгөө нэг эзлэгдсэн газар нутгуудад чи 2 хуваагдсан хүмүүс зөндөө, гэр бүл нь 2 хуваагдсан. Тэгээд одоо нэг ийм шин ажиллагаа эхэлсэн. Одоо юу гэдэг төсөл эхэлсэн гэдэг юм уу те. Гэр бүл нэгтгэх гэдэг. Нэг гэсэндээ тал нь Украины дутагт хоцроод тал нь Оросуудын эзэлсэн газарт очсон. Тэгээ тэндгээд тэндээс хэрвээ Украины нутагт гэр бүлтэйгээ нийлэх гэсэн хүмүүсийг одоо нийлж авчирж байгаа. Анхны одоо юу нь амжилттай болсон. Тэгээ 45 хүн гэртээ ирсэн баа. За тэгээд Оросын Путингийн аюултай муухай зарлиг гарсан. Зарлиг ч гэдэг юм юу гэдэг юм мэдэхгүй. Тэр нөгөө нэг Украины одоо төр эзлэгдсэн байгаа орон нутгийн хүмүүсийн одоо эзэн нь байхгүй бол байрын орон гэрийн хааж авна, хурааж авна гэдэг юм уу те. Эргээд ерөөсө тэр хүн тэр байранд ирэх боломжгүйгээр хурааж авах тийм муухай зарлиг өчигдөр гаргасан. За ийм байна уу яг өнөөдрийн миний бэлтснээр одоо энэ цагийн мэдээг бол би мэдэхгүй байгаа. Яг ингээд болоод өнгөрсөн мэдээнүүдийг би хэлээд өнгөрчлөө. Сая намайг энэ юг орж ирэхийн өмнөхөн Путин юм ярьж ил байна лээ. Бас л нөгөө ярьдаг юм л ярьж илээ. Юу бид нар нөгөө нэг юу лээ үндсэн хуулиндаа бичсэн дөрвөн
юугаан газраа одоо юу гэж хэллээ. Бид нар нөгөө түүхэн Оросын нутгийг сэргийлээ гэж яриад лээ. Тэгээд бүгдэн чинь тиймэрхүү юм ярьдаг шүү дээ. Тэгэл одоо нөгөө юу болцсон багтал Купинскийг эзэлсэн багтал Купинскийг бид нар эзэлсэн байгаа. Энэ дайныг бид нар ерөөсөө эхлэегүй. Энэ нөгөө барууны орнуудлыг хийсэн бид нар эхлэегүй гэл яриад байна. За юм бэ. За баярлалаа. За манайхаа асуулт өшөө харилцан ярилцах зүйл юу вэ? Гараа өргөөд гарч ирж болно. Саяны нөгөө алсны тор гэдэг чинь нэлээд олон онгоц яасан штэ тийм ээ. Нөгөө гэмтээдэг давталгаа тийм ээ. 41 онгоцны яриа гарч. Тэгсэн. Тий. Энэ мундаг ажиллагаа болсон. За асуулт байна уу манайханд. За Европын холбоо тэгсэн. Тэгээд Трампын төлөөлөгчд одоо нөгөө Кушнер нөгөө нэг Виткоф эднэр бол ер нь солигдоогүй байгаа юм тий. Солигдоог байгаа. Яг тэд нар чинь бас нэг ийм юу болоод байгаа юм бэ. Тэр нөгөө нэг тэдний чинь цаана бас нэг юуны хүмүүс нь байгаад байгаа шүү дээ. Сая би нөгөө түрүүчийн 7 хоногт ярьжсэн шүү дээ. Яа Буданов тэргүүтээ цэргийн ингээд тагнуулын албаны хүмүүс чинь бас нэг групп ажиллаад овслогдсон цэргүүд мэргүүдийг тухай яригадаад байгаа. Тэгээ тэрний хүрээнд сая нөгөө нэг Белорусын шоронд байсан улс төрийн хоригдлуудыг 140 хүнийг суллсан шүү дээ Лукашенко чинь. Яг нэг 20 арга хэмжээг цуслуулж байгаа юм билээ Америкаас. Тэгээд тэр улс төрийн хоригдлуудын дунд Украины 5 хүн хамт суллагдсан Белорусын шоронгоос. Тэгээд тэднэрийг сая тэр Украины тагнуулын газрын тэргүүн Буданов нь хариуцж одоо энэ юу хийж байгаа юм байна л да. Эдгээр чинь ингээд нөгөө давхар ингээд юмнууд явагдаад байгаа юм байна. Тэгээд тэр хүмүүс чинь сая Украин руу суллагдаад тэгээд Лукашенко чинь тэднэрийг суллахтаа тэд нар ч одоо айгүй өрөвдөлтөй байгаа зү. Белорус хүмүүс мөртлөө улс төрийн чи нөгөө Лукашенкогийн нэг хүн нь болохоор яг Лукашенкотой хамт Белорусын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байхад нь тэр чинь бариад шоронд хийсэн. Тэгээ тэрнийх нь сонгуулийн штабын дарга нь нэг хүүхэн эдгэр чи одоо ингээд баг хэдэн жил суугаад гарч байгаа юм. 5 жил суугаад шоронгоос сурлагдаж байгаа юм ба штэ. Белорусынхаас шоронгоос сурлагдаад Украинд ирсэн. Тэгсэн чинь эдгэр чи нөгөө юу байдаг юм ба штэ. Паспорт байна үгүй. Тэгээд тийм асуудал болсон ба тэр бас яг энэ хилцээ ярианы хүрээнд явагдаж байгаа юм байлээ. Тэгээд эдгээр одоо ингээд Европын холбооны улсууд руу нөгөө улс төрийн юу гэдэг лээ оргонол хүсээд ийшийг ингээд хувирлагддаг явах юм билээ. Тэгэхээр тэр Буданов тэргүүтээ цэргийн хүмүүс нь одоо яг нөгөө ийм аюулгүй байдлын баталгаа яаж болох уу гэдэг техникийн ажиллагаануудыг хийгээд явж байгаа юм билээ бас. Тэгээд тэднэр нь явах юм байна. Наад хоёр чинь болохоор бас нэг ямар асуудал дагуулад байгаа гэвэл тэр Кушнер Виткоф хоёр чинь хоёулаа одоо нөгөө хариуцлага хүлээхгүй хүмүүс болчиход байгаа юм би. Нэг хэсэндээ тэр чинь Трампын төлөөлөгчдөл болохоос биш одоо яг нөгөө ингээд гар үсэг зурах тийм эрх мэдэл байхгүй гэсэн тийм үү. Тэгээ Трамп ч болохтан зэрэг Виткоф ч Оросыг ч мэдхгүй Украинч ч мэдхгүй. Гэхдээ энэ чинь нөгөө айгүй сайн гэрээ хилцээ хийдэг хүн учраас би тавьсан байгаа гэд ярьсан шүү дээ. Өнөөдөр өчигдөр өглөөж өрөө. Тэгэхээр эдгээр чинь бол яг юм нэг яриа хилцээл хийж байгаа болохоос яг өөртөө бол хариуцлага хүлээхгүй юм байна. Тэгэхээр энэ инхийн төлөвлөгөө гэдэг юм чинь бол яг Трампын засгийн газар дээр очиж Трамп гарч сурж ич юм эсвэл Трамп хүлийн зөвшөөрж ижил яана гэсэн үг. Биелэгдэн шүү дээ тийм. Тэгэхээр явдгаараа явж л байгаа. Тэгээд ямар ч байсан 90% дээр одоо жишээлбэл Украины сонгуул Монголыг явуулна гэл тийм. Референдум нөгөө нэг санал асуулах гэдэг шүү дээ. Тэгээд тийм юм явуулна гэл шаардлага тавьсан. Украин хүлээн зөвшөөрж аваад тэгээд Зеленский чинь өчигдөр өөрийнхөө араадад үүрэг өгчээлээ тий дайны байдлын үед одоо нөгөө юу яах тий сонгуул явуулах ямар боломжтой байна уу гэх. Тэгэхээр депутатууд нь араадын гишүүд нь бол айгүй дургу байлээ. Яагаад гэвэл би өчигдөр жоохон хард суусан тэр нөгөө араадынх нь юг. Тэгээд нэг одоо депутат л гээл тэгтэл ингэж л байл л дээ. Сонгуул явуулна гэдэг чинь бол ерөнхийлөгчийн асуудал ерөөс огт биш ээ. Энд чинь ерөнхийлөгчийн мэддэг ч юм биш. Сонгуул явуулна гэдэг чинь бол Украины араадын асуудал. Тэгээ та нар
5 сая иргэн төр үзлэгдсэн газар нутагт байна. 800 мянга гаруй цэргүүд фронтын шугам дээр байна. 10 сая гаруй хүн одоо гадаа дөрвөсдөр явцсан байна. Тэдэн сая хүн ч гинвэдэ 10 сая хүн одоо нөгөө дотоодын дөрвөсөд бичиг баримт маримт ерөөсөө байхгүй. Одоо нэг гэсэндээ орон гэргүй болсон хүн чинь бичиг баримтгүй болсон гэсэн үг тийм үү? Эсвэл нөгөө далан малан устгахт чинь маш олон хүмүүс гэр нь ингээд урсаа явцсан тийм бас бичиг баримт юу ч байхгүй. Тэгээд яг хөө регистрээр бүртгэлээр бол хүмүүс байгаа боловч яг ингээд сонгуульд оролцох хүний тоо огт мэддэхгүй. Тэгээд сонгуул явуулахад чинь нөгөө одоо энэ рекламд нь сонгуулийнхаа сонгогчтойгоо уулзсан энэ ажил огт байхгүй. Ийм тохиолдолд та нар яаж сонгуул явуулна гэж толгойд чи ордог байна гэж шүүмжлээд ийлээ. Гэтээ яг ямар ч байсан хиний Трампын нөгөө гуугаад байгаа гэдэг юм. Шахалт үзүүлээд байгаа юмнуудын зөвшөөрөөд тэгээд тийм хууль муулаа хилцчихэл байна Украины юунууд. Цаашаа мэдхгүй одоо юу болох юм бол тоо. За саяны тэр Белорусын тэр 100 хэдэн хүн яхад энэ Орос Украины даа эхэлснээс хойш Белоруст зөв багшилж ирсэн нэг Япон хүнийг нэг газрын зураг авлаа гэд нөгөө Японч чинь нэг дандаа л зураг авч явдаг шүү дээ. Тэгээ баригдсан байсан тэрийг бас сулсан гэж хэлээ. Тэг ямар юу яасан. Тэгээ Японоос гадна бас хэд хэдэн тийм гадаадын хүмүүс байна. Тийм байна лээ. Тийм гин. Чи одоо тэр Украины одоо энэ будаанууд тэргүүтэй хүмүүс чинь энэ хилцээний шугамд юугаар бас ингэ тохиролцож явж байгаа. Тэгэхээр энэ нэг цаана нь нөгөө нэг юу гэдэг вүлээ дэлгэцний цаана гэдэг шиг бас айгүй том юмнууд явагдаж байгаа юм билээ шүү. Тэр яг тагнуул цэргийнхний хувьд бол харин нэлээд сериус нь айгүй сайн гэрээ энэ хийгдэж байгаа юм билээ. Зөв. Тэр тэгтээ яг энэ гэрээ мэдээж одоо Путин хүлээж авна гэж бол байхгүй. Европын холбоо ялангуяа тий. Тэгэхээр энэ цаашаа өргөжлөөд явах бах. Тэгээд нөгөө талаас мэдээж энэ сонгуулаа хийгээдгийг угаасаа шахах штэ ганц шалтгаан л байгаа да. Тэгээ энийг ямар нэгэн хэмжээнд нэг юмд хүрэх магадлал бол байгаа л да. Тэгээс гадна ерөөсө гол шаардаад Трампын чи өчигдрийн ч гэсэн уржигдрийн цаад өдрийн ч гэсэн одоо та нарт нөгөө Донбассын газар нутагт газраа алдсан шүү дээ. Шууд Трамп чинь тэгж хэлсэн шүү. Та нар нэгэнтээ газраа алдсан. Одоо тэрийг буцааж авна гэж юу вэ? Тэрийгээ өгөөл гар гэд. Тэгээд байгаа шүү дээ. Тэгээд Трампын чинь бас нэг шаардлага өгөөд байгаа юм бол ерөөсөө юу нөгөө нэг эдийн засгийн одоо тэр нөгөө нэг Корегийн юу болгоно гэх тээ. Тэгэхээр Корегийн нөгөө нэг дундуур байдаг бүс болгоно гэд. Тэгээд Украин ч болохоор тийм санал тавьсан шүү дээ. За бид нар тэгвэл та нар Корегийн санал тавь гэж байгаа бол тий ийм коридор байгуулъя гэж явж байгаа бол бид нар 20-25 км ухрыг Оросууд ч гэсэн 20-25 км ухар гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи Оросууд ухрахгүй Украин ухрах болчиход. Тэгээд тэгвэл адилхан л ухруул бид нар 25 та нар 25. Бид нар 30 та нар 30 гэж ингэж тэгжээж тэр коридор гарч ирнэ. Тэгэхээр чи Оросууд тэрийг зөвшөөрөхгүй гэдэг. Ингээл ерөөсөө бүр 38 дугаар өргөрөг чинь бүр коридорсох юм байхгүй шүү дээ. Бүр нэг шугамны хилийн наан цаана бие бинээ дурандаад нэг бөвгөр юм тэнд гүйжээвэл тэгээ буудаад ингээл тэгээ байж байгаа шүү. Тийм болохоор бүр тийм өргөн эдийн засгийн ингээд коридор шиг юм байгуулна гэдэг. Тэгэхээр эдийн засгийн энэ гэх ямар ч юм байхав. Тэгээ юу л да энэ тэгтээ энэ ер нь цаашдаа явцын хувьд бол угаасаа энэ сонгуул руу бол шахах бах. Тэгэд бас Трампын бас нэг энэ ингээ нэг юм ингэж тулгаад байгаа энэ нөхцөл байдлыг харахад цаад айл Орос өөрөө одоо том зэвсгээр айлгах энэ процесс чинь одоо ингэдэг юм ба штэ энэ буфер орон энэ дундын энэ одоо дан юу үүсгэж байгаа ийм газар чинь тэгээ эцсийн бүлэгт нөө том зэвсэгтэйгээр айлгадаг. За тэгээд ерөөсөө шардаагаад бууж өгөхгүй бол Япон шиг одоо тий ийм юу цөмийн зэвсгээр хүртэл ингээд намж агаад буулгаж авдаг. Энэ ийм л учиртай. Тэгэхээр Оросыг хэрвээ өшөө хурцтал байдал руу орох юм бол энэ 3 дугаар дайнд руу хөтлөнө гэдэг үүднээс тэгээ тэрнээс өмнө ямар нэгэн байдлаар юу бас нэг юм хүлээстэй ханд гэдэг шахалт энэ яг хуу Трампыг дандаа негативаар биш бүр за бүр нэг наазах нэг гайгүйшгээр ойлгоё гэвэл нэг тийм л юм яваад байгаа юм л та. Тэгээ ерөнхийдөө сүүлийн үед ажиглаж хахад Зеленский ч гэсэн ер нь юмаа мэдэрсэн үү яасан.
Тэгээд ер нь удахгүй би бол шахуулах юм байна гэдэг юмд орчоод тэгээ энэ гэрээний нөхцөл юм хүмийг нэлээд бас хурдцтай өөрөө байж ах үедээ хийж чадах зүйлүүд юу байна гэдэг рүү нэлээд хурдцтай орвоогүй юу гэж ингэж нөө улс төрийн фэз нь ерөөсөө яг ингэж харагдаад байна л та. Тэгэхээр юу за ямар нэгэн хэлбэрээр энэ юу руу одоо сонгуул юм хүм рүү бол шахах нь гарцааг бол болчлаа л да. Гэхдээ юм штэ одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улс энэ Трамп гарснаас хойш 6 удаа инх тайвны төлөвлөгөө гэдэг юмыг гаргаж ирсэн юм байна. Одоо энэ 6 дахь юм байна. 6 удаа Украинууд бүгдийг зөвшөөрсөн. Орос нэг ч удаа зөвшөөрөв гэж байгаа. Тэгэхээр чинь бол эднэр бол тэр өөр юмнууд ногт хамаагүй зөвөр л зөвшөөрөхгүй л гэсэн. Тэгээд наад орсууч нь зөвшөөрөхгүй энийг зөвшөөрөхгүй бол бид нар ингэнэ гээл нэг юм хэлээл ингээл суудлага ах л та. Тэгээд тэгдэл юм шиг байна. Энд олон түүхийн элдв юмнууд ингээ харж байхад бид тэр Японы кейс эдрээр харахад ингээ бууж өгөхгүй байгаад ахаар тэгэл нэ аюултай юм руугаа ордог. Тэгээ эсвэл хоёр солонгос шиг учир нь олдохгүй бүр ингээд юу яагаад ирэхээр ингээд нэг хоёр хуваагаа хайчдаг. Нэг тэр элдв тим тактикуудаар л юм руу оруулах гал ингээл явж л байна л та. Тэгээ эцсийн бүлэгт одоо яах юм байгаа юм. Ямар ч үсэн тэгтээ сүүлийн үед энэ Европ харин хурдан хөдлөө сая нэг тийм Европуугаар шийдэх гээдсэн шүү дээ тий. Тэгээ энэ дээр бас үгүй шүүгээд зүсэж ороод энэ өөртөөхөө болзол юмыг бас тавьчлаа. Энэ сайн хэрэг боллоо. Тэгээд тэгтээ энийг нь бас хаана тий нокаут хийхий одоо мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тиймэрхүү байдлаар явах юм байна да. Тэгээ 27 он бол ерөнхийдөө нөхцөл байдал цаашаа үргэлжлэх бах тийм ээ. Тэгж л харагдаад байгаа шиг байна. Тэгтээ 27 онд нэг ерөн сонгуул руу Украиныг сонгуул руу жихиж оруулах нь бол гарцааг үйл юм руу ороод явчих шиг боллоо доо. Улс төрийн тавилт. Асуух юм байхгүй бол болох яах вэ? Энэ Сайн байцгаана уу? Би нэг юм туулаас асууя. Энэ Монголд бензин ховордоод байгаа энэ Ангарскт байдаг Оросын бензиний үйлдвэрийг дэлбэлцсэн юм уу? Тэрнтэй холбоотой юугүй юу? Үгүй ангарихыг ерөөсөө дэлбэлээгүй байгаа шүү. Тийш ер нь яваагүй. Сая одоо нөгөө нэг яг энэ тэр сая нөгөө миний юунуудыг нефт юу дэмжиж нефт боловсруулах үйлдвэр эднэрийг яхаар чи энэ дандаа нөгөө нэг фронт руу юу яаж байгаа тий төлс хүмүүс очиж байгаа фронт руу явж байгаа бүх тэднэр тэр газрууд руу тий Кримт айгүйх нефт сайдрал Кримийн чи Свердловскт байлуу да айгүй том нефт боловсруулах үйлдвэрийн Украинууд сайн устгацсан. Тэгэхээр чи тэнд бензин ховордоод тэнд яагаад хар нөгөө наад гүнээсээ наашаага татчихээн гэсэн байхгүй. Нэгэсэндээ цэргийнх нь техник нь одоо нэгэсэндээ бензин төлшээр дутагдаад ирэнгүүт гүнээсээ наашаага татаад байгаа юм бил. Тэгээд наагур чинь бензин ховордож байгаа гэж ойлгосон. Хэдэн сая тэр Саратов Маратов чинь бол одоо ерөөсөө 3 4 5 6 гараа зохиогдчихж штэ. Бүр амар олонороо бүр нөгөө нэг ажиллагаагүй болтол нь нэмж зохиод байгаа юм бил. Энэ 7 хоногт л гэх чи одоо Ярославын газрын тосны үйлдвэр, Саратовын газрын тосны үйлдвэр, Афифи гэлүү те тэрний тосны үйлдвэр, Кримийн одоо тэр нөгөө Свердловскийн газрын тосны үйлдвэр гэл ингээл ерөөсөө бараг л худалчинд өдөрт ядчил нэгийг ингээд зохиод. Зарим нь болохоор бүр 2 3 удаа нэмж зохиод байгаа шүү дээ. Тэгэхээр чин юу одоо тэр читэл нөгөө нэг Каспийн тэнгис дэх Оросын Local National Gas гэх компани эзэмшилтэй байдаг тэр газрын тосны платформд Украинч одоо 3 удаа зохиолт хийж шүү дээ. Тэгэхээр чин ийм зохиолт хийсэн юмнуудаас тэр мэдээж бензин дутагдал тэр цаашаа бензин өчигдөр чи үнэн нь бүр 40-оос доош гонцсон яасан нэг юм болсон шүү. За асуулт байхгүй бол тэгээд юу яая. За би энэ оны 26 оны өрөөнийхөө хаалт маягаар за онцгой юм бол мэдээж нэгээд ярих болох бах. Тэгээд нэг саналаа хийлээ. Тэгээ яг бид нар 25 26 ингээд энэ Украины мэдээг ингээд туул маань зөндөө мэдээ ингээд орчуулад ингээд
жил тойроод явж байна. Тэгээ одоо YouTube-д оруулаад ингээ бас олон хүнд хүргэе гэд ийм байдалтай. За мэдээж Украиныг одоо тууштай дэмжиж бидний нэг хэдхэн хүн ингээ байдгиймаа. Тэгээд яг хоо ер нь бол мэдээж дэмжиж байгаа. Бид нар альва ер нь элдв асуудлуудыг бид нар ялгаж салгаж бас ойлгох хэрэгтэй. Дандаа нэг талтай бас байх ёсгүй. Нэгэн юу байх хэрэгтэй. Тэгээ бас өөртөө энэ хүмүүст өгж байгаа мэдээлэлтэй бид нар ч гэсэн бас нэлийн сериусны бас харж ах ёстой гэж би боддог. Тэгээ Украины ард түмэн бол одоо энэ арин бол айхтар мундаг энэ улсаа хамгаалж ажил хийж байна. Түрүүн одоо нэг ажиллагаа хүртэл туул ярьж өглөө. Тэгээд одоо манай оронтой бас одоо муу талаас нь суралцъя гэвэл одоо бас тийм кейс ч бас гарч байгаа. Тэгээ одоо манай улс шиг энэ ойлголдоо автцсан энэ орон эднэр бол одоо энэ Украинаас бас харах нэг жишээ. Одоо Украины энэ том улс төрчдийн авилгалын асуудал гэдэг юм том тавигдж байна. Бараг тэрнээсээ ч хамааралтай өнөөдөр Зеленский шахагдж байгаа байдал ч угаасаа үүсчихэд байгаа. Тэгээ энийг бид нэр ерөөсө тийм юм огт байхгүй юм шиг ингэж үзэж бол ерөөсө болохгүй. Тэгээ энэ Японд эднэр бол зөндөө бичигдэж яригдж байгаа ийм асуудал байгаа. Одоо том бараг Зеленский өөрөө ч ороогдохоор бараг тэр байтугай одоо Оросын олигархуудаас гадна бүр Израилийн бүлэгл одоо юу энэ Зеленский гэдэг хүнийг гаргаж ирээд Орос украинчууд хоёрыг хоорондоо нь зодтолдуулаад Израилийн одоо олон улсын мөнгийг тийш нь зутгуулад Израиль руу аваад зугтгааж байна гэдэг үг хүртэл яригдж байна л та. Тэгээ энэ мэдээж нэг тоглоомын онол шиг ч юм уу одоо нэг жоохон эвгүй юу одоо нэг хэлмээр байгаа хүний одоо үг байж магадгүй. Тэгтээ бас ингэж бас яригдж байгаа кейс бас байгаа гэдгийг бид нар бас ойлгох ёстой. Тэгээ ингээд өөрөө авилгалтай байх юм бол энэ дайны хүнд байдлаас өшөө булан шахагдах магадлал хүртэл энэ дээр тэгээ гიშгүүлээ тийм ээ. Ийм магадлал хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ хуучин соцорнууд энэ одоо аимшигтай энэ авилгалчин энэ муухай байдлаас гарахгүй бол тэгээ улмал муугаа үзэх ийм юм дээрээс орох юм байна. Тэгээ энийг бас бид нар одоо суралцаж харах ёстой. Энэ муухай авилгалтай байж болохгүй юм байна шүү. Тэгээ мянган үнний төлөө, сайн сайхны төлөө, өөртөөхөө оршин байхын төлөө, амьд байхын төлөө явсан ч гэсэн тэгээ өөрөө бас одоо нөгөө талдаа нөгөө гараараа өөр юм хийгээд байвал ингээ айхтар муухай бас хилэгдэх юм байна. Дэлхийн ертөнцийн хүн төрөлхтөн гэдэг чинь юмыг бас айхтар харж идэг юм байна. Тийм учраас манай орн ч гэсэн одоо эндээс сайнаас нь суралцаад, муугаас нь суралцаад өөртөө засаад ингээд яваасаа гэж энэ оны бөхсөнд би бол одоо ингэж бодож сууж байна. Тэгээд туул маань одоо зөндөө их хөдөлмөр гаргаж биднэрт мэдээг хүргэж байгаа. Тэгээд одоо цаашдаа бас ингээд асуудал үргэлжлээд явах бах ингээд аль болох болцоогоор ярилцаад явъя гэж бодож байна. За туул энэ оны сүүлийн өрөө ямар ч байсан гээд хэлэх үг одоо энэ чинь оноо хатж байгаа тийм. Тий, он гарч тий. За юу яа сонссон хүмүүс намайг айгүй дэмждэг хүмүүст маш их баярлж байна. Намайг бүр дан ихэсний дараанаас эхлээд маш олон хүн дэмжиж байгаа. Тэгээд сонсож байгаа хүмүүс бүгдөөрэнд нь баярлж байгаа. Энд сонсож байгаас гадна зөндөө олон хүмүүс ингээ бүр гадаад байдаг монголчууд энэ төр маш ихээр сонсд юм билээ. Тэр манай Монголын одоо хүмүүс хүртэл зөндөө сонсд юм билээ. Тэгэхээр би тэднэрт бүх хүмүүст нь баярлалаа гэж хэлье. Тэгээд одоо мэдээж хэрэг юу яачих юм чинь те биолог молох баярын үеэр чи даймаа яриад байлтай биш. Тэгтээ хэрвээ онцгийн одоо тийм чухал онцгийн юм болох юм бол мэдээж шин сарын бид хоорондоо ярьж байгаа нэ. Тэгээд энэ мэдээллийн солилцоо гэсэн өөрийнхөө YouTube каналыг сувгийг хамгийн гол нь хүмүүс сайн дамжуулж ингэж өгөөрэй тий. Яагаад би энэ Украины талаар яриад идэггүй гэдгийг баг энэ хүмүүс гадарлаж байгаа бах. 22 оны 2 сарын 24 гэдэг юм бол Украинд байдаг монголчуудын хувьд одоо амьдралын норонгоор нэрвүүлсэн маш олон оюутнууд зүг таасан тий одоо нөгөө дайнаас зүгтаагаад их сургуулиудаа хайсан явсан
Тэгээд Украинд ажиллаж исэн хүмүүс, Украинд амьдарч исэн хүмүүс бүгд одоо Украинаас төр зур бүр гарч ирсэн байгаа. Украинтай маш олон бизнес хийж исэн хүмүүсийн бизнес сүрсэн байгаа. Тэгэхээр энэ 4 жилийн өмнө Украинд байсан монголчуудын хувьд яг ингээд ковидын дараа болсон айгүй том хүнд цохилт болсон гэсэн үг. Ерөөсөө л ингээд нөгөө тийшээ бүх юмыг шинээр эхлэх ийм болцсон байна. Тэгэхээр би тэдний нэгнийх нь төлөөлөгч. Хамгийн гол нь энэ хүмүүс айгүй их одоо Украинд суралцаж байсан хүмүүс их байд юм билээ. Украины их сургуулиудыг төгссөн маш их олон монголчууд байд юм билээ. Тэгээд ардчил гэдэг ямыг дэмждэг одоо энд сууж байгаа бүх хүмүүс байгаа. Социализмын дараах үед энэ ардчлалыг ингээд бодлаад бариад тэгээ догонцоод нөхрөө ороод гараад ингээд яваад байгаа орнуудын нэгэн адил Украин Монгол хоёр бол яг адилхан. Тэгэхээр Украины алдаа бол яг л Монгол дээр ингээд толь шиг яг толинд харж байгаа юм шиг алдаа нь ололт нь ингээд бүх юмуд нь болдог. Гэвч миний ганц бахархаж явдаг юм бол социализмын дараах орнуудаас ингээд ардчлалын замаар явсан орнууд нь ямар ч байсан эрх чөлөө тусгаар тогтнол гэдэг юмыг ясмахандаа тултал ойлгоцсон байд юм байна. Эднэр эргээд тэр систем рүүгээ орно гэдэг ойлголт байдгүй юм байна. Тэгэхээр энэ үнийг би хүмүүст хүргэхийг боддог. Яагаад гэвэл бид нар чинь ардчилсан улс болцсон шүү. Ганцхан алдаж оноол яваад байгаа болохоос ш ардчилсан улсаа бид нар эргээд тэр амир социалист гэдэг систем, тэр амир дарангуулын системд орохгүй, орж чадахчгүй. Угаасаа бид нар тэрийг чи мартцсан 30 гаруй жил. Яг тэрийн шиг Украин тийм. Тэгэхээр энэ талаас нь би хүмүүст айгүйх ярихыг боддог. Нөгөө талаас нь нөгөө юу гэдэг үлээ хоолыг нийтж байгаа, хоолыг нийтжсэн орныхоо тий ард түмнийг дэмжиж явах хэрэгтэй. Хүн тухайн орн тэнд амьдарч исэн бол яагаад гэвэл тэнд амьдарч исэн хүмүүс маш олон найз нөхдүүд, маш олон одоо бизнесийн түншүүд тий зарим хүмүүс нь гэр бүл, үр хүүхэд тэд нар бүгдөө Украинтай холбоотой байгаа. Тэгэхээр би тэднийг төлөөлөөд энэ орны энэ одоо дайны явцыг гэхдээ би хизээч ингэж нөгөө хоёр тийш актер ганхалгүйгээр зөвхөн яг өнөөдрийн бодол 7 хоногийн бодол байдлаар нь та нарт орчуулж оруулж байгаа. Тэгээ би дараагийн онд хэрвээ ингэж их саран хайтмын маань энийгээ цааш нь өрүүлжлүүлээд яваад байвал өнөөдрийн энэ Паутина гэд ийм ажиллагаа шиг орчин үеийн гой юмнууд болох шинжтэй байна. Би одоо бас нэлээд олон юмнуудыг ажиглаж байна. Энэ Украины аюулгүй байдал, Украины тагнуулын ажиллагааны ерөөсөн маш их том тусгай ажиллагаанууд саяын тэр Новороссийск гэдэг басан тусгай ажиллагаа ч гэсэн удахгүй гараал ирнэ. Одоо тэр Украины тагнуулын газрын Кримд болж байгаа ажиллагаанууд маш их амар мундаг ажиллагаанууд болж байгаа. Тэгээд энэ дроны шинжилэл тий одоо эднэрийн Украины нөгөө нэг сургуулиудад нь цэргийн юунууд бүгд одоо энэ дроны сургалтууд орж эхэлж байгаа юм байна. Дроны сургалт, дрон засах, дрон удирдах, програм хийх ийм хичээлүүд орж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр чи манад ч гэсэн манай цэргийн ангиудад тэгээ цахны даваа хатах биш, төмс машинд очих биш те ийм ажиллагаа орж ивэл аюул сайн. Тэгээд Украины нөгөө нэг Европын холбоонд элсэх ажиллагаа нь аюул төрөксөд явж байгаа. Тэгэхээр Европын холбоонд элснэ гэдэг чинь нөгөө маш олон шинжилгээнүүд хийдэм байна. Ерөөсөн маш олон шинжилгээнүүд. Сая гэтэл дахиад 5 ийм ерөөсөө эдгээр чинь нэг 3 тим шинжилт хийгээл тэр шинжилтийн Украин хийгээл одоо нөгөө ачууд гэж үгдэм биш үү танилцуулд юм байна. Тэгээл Европын холбоо зөвшөөрөөл дараагийн шинжилтийг хийгддэм байна. За тэр сая дахиад 5 ийм хууль шүүх прокурорын шинжилтүүд орж ирсэн байлээ. Тэгэхээр эднэрийн тухай мэдээж дараагийн онд яригдана. За тэгээд энэ бүр ингээл замны стандарт, цэглэхай станцуудын стандарт эдгээр чинь хүртэл өөрчлөгддөг юм байна. Манай Украин хоёр ч яг нөгөө нэг Оросын одоо энэ нөгөө нэг замын өргөн шугамтай цэглэхаан эрчим хүчнийх нь юу хүртэл бүгд тийм. Тэрнүүд нь өөрчлөлт юм байна. Тэгэхээр би дараагийн онд дайн маань юу болох нь дайн маань гэчүүлээр дайн юу болох нь те ямар ч гэсэн ийм гоё шинжилэлтүүд, өөрчлөлтүүд юун дээр алдаж гин үү, юун дээр өөрчлөгдөж гин үү, манад юун дээрээс нь шин юм сурах уу, те шин шинжилтүүд нь сурах гэдгийг ярьж өгнө л гэд би бодож байна. Тэгээд мэдээж хэрэг ихэндээ дуршлагагүй л байсан шүү дээ. Шин сарамт хоёулаа дуршлагагүй энд оролцож байгаа хүмүүс ч гэсэн дуршлагагүй тий. Одоо болохоор арай жоохон нэг ийм гоё төлөвлөгөөтэй явна дараагийн онд.
Тэгээ Окей. бүх Одоо хүмүүст шинэ YouTube бид нар бол ерөөсөө амар туршлагагүй. Зүгээр пат гэж таслал би ч заримдаа нөгөө ажилтаа зүгээр зав дундаа нэг юм хуулж аваад зүгээр засагтал нэг юм айгу найруулгагүй энэ төр тавиад байгаа. Тэгээ яванд байгаагүй. Энэ мэдээллийн солилцоо өрөөний хүмүүсийг энд байнга сонсдог, итгэдэг ийм хүмүүс бүгдөө нь баярлалаа. Тэгээ бүгдөө сайхан 25 оноо дуусгаад жил болгон өдөр болгон сайхан биднэрт өдөр болгон аз жаргалтай бид нар ганцхан тэрийг л олж харах хэрэгтэй. Маргааш нөгөөдөрч дараагийн онд ч өдөр болгон бидэнд сайхан юм байдаг. Тэрийг л олж харж амьдраасаа гэж л хүсье да. Тэгээд эрүүлэнхөө яцгаана. За тэгээ бүгдээрээ сайхан Крисмас тэгээ шинэ жилийг сайхан өнгөрүүлээрэ. Тэгтээ тэрнээс өмнө жирийн байдлаар өөрөө нээгдэх баха. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээ Украины медиа биш ээ юу нөгөө YouTube-д дагаараа манай. Тэгээ хуучин архивуудаа би бас аль болохоор цаг олдохоор татаж оруулъя гэж бодоод байгаа. Би 25 оны 5 сарын хэдэн хүртэл татчихаа тэрний өмнө хийх татч чадаагүй явж байгаа. Тэгээд Мегагийн бичлэгнүүд айгүй хөөрхөн бол тэгээ хүмүүс үзчихээ сонсчихээ л шүү дээ. Тийм мегагийн орчуулсан тэр нөгөө миний орсон. тийм байна лээ. Тийм мегагийн нөгөө шишкнийг хүмүүс айгүй сонирхож сонсч илээ. Тэгээд энэ YouTube-ийн анализ гарч ирсэн чинь Монголоос